Манлайбаатар Ж. Дамдын сүрэн 1871-с 1921 он. Ж. Дамдын сүрэн нь Хөлбөмбөр нутгийн уугуул бараг Монгол хүн бөгөөд шинэ баргын шолуун цагаан хошууны суман занг хүн байв. 7-8 наснаас нутгийн бичээч хүнээр манж Монгол бичиг заалган сурч улмаар туслах бичээчийн ажил хийх болсон бөгөөд удалгүй авьяаслаг залуу Дамдын сүрэн сумын жинхэнэ занг болон дэвшиж 1908 онд Манжийн хаанд бараалхахаар очжээ. Тэр үедээ Бээжинд ирээд байсан халахын Түшээтхан аймгийн Жанжин ханд дорчтой танилцсан дотн нөхөр бололцож Манжийн төрийн ялзарч буй байдлыг шүүмжлэн ийм үед бидний монголчууд олон ширхгийг нийлүүлэн түмэн жингийн хөндийг өргөхтэй адил хүчин чадлаа нэгтгэн нэгэн зэрэг хөдлөхгүй ямар цагийг хүлээн хэмээн хэлэлцжээ. Дамдын сүрэн нутагтаа буцаж ирээд ханд дорчтой ийхүү танилцснаа итгэлтэй хүмүүстэй ярьж байсан гэдэг. Тэрээр Манжчин улсын шин засгийн бодлогын колоничлох шинж чанарыг гүнзгий ойлгож байсан тул эрс эсэргүүцэж байсан байна. 1911 оны 9-р сард баргын ноёдын нууц хуралдаан болсноор Манж хятадаас салан тусгаарлах асуудлыг хэлэлцэж зэвсэгт туслахад бэлтгэх шийдвэр гаргаж цэрэг элсүүлэн зохион байгуулад 1912 оны эхээр зэвсэгт бослого гаргажээ. Улмаар бослогын толгойлогчдын нэг Дамдын сүрэн тэргүүтээ 7 хүн нийслэл хүрээнд очсон байна. Ингэснээр 1912 онд Ховд хотыг чөлөөлөх байлдаанд Дамдын сүрэн Магсар жав нараар удирдуулсан цэрэг ялалт байгуулсан бөгөөд Богд хааны зарилгаар Дамдын сүрэн үе үлрэн залгамжлах засаг төрийн бэйл цэргийн Жанжин Манлайбаатар цолоор шагнажээ. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааны ерөнхий командлагч Жанжин нь Дамдын сүрэн байсан гэдэг. Дамдын сүрэн бол зөвхөн цэргийн Жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. Тэрээр 1913 оны 3 дугаар сард Монгол төвдийн гэрээ байгуулахад 1914 онд Монгол, Орос, Хятад 3 улсын гэрээ хэлэлцээр эхлэхэд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож байжээ. 1914 оны 8 дугаар сараас 1915 оны 5 дугаар сарын 25-нд явагдсан Хяактын хэлэлцээрт Дамдын сүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Монгол үндэстний нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учраас Монгол улсын засгийн газар арга буюу Дамдын сүрэн хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь Монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол автономит улс болж ихэнх баргууд дундад иргэн улсын бүрэлдэхүүнд үлджээ. Хоёр их гүрний тулган хүлээлгсэн 3 улсын хэлэлцээр нь олноо өргөгдсөн Монгол улсын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн халахын 4 аймаг Ховдын хязгаарыг гадаад Монгол гэдэг нэртэйгээр дундад иргэн улсын харьяанд автономит эрхтэй байлгах болсонд Дамдын сүрэн Монголын нийт ард түмний адил гүн хэлэгнэж байлаа. 1915 оны 100 өмнөд Монголд дундад иргэн улсыг эсэргүүцсэн олон нийтийн бослого дахин гарав. Уг бослогын гол удирдагч нь 1913 онд Манлайбаатар Дамдын сүрэнгийн удирдлагаар өмнөд Монголыг өмгөөлөн хамгаалах цэргийн нэгэн удирдагч байсан Шудрагбаатар Бавуу жав байлаа. 1918 онд орон нутагтаа төр чөлөөгөөр очихдоо дээрэм тонол хийж ард олныг айлгаж явсан 2 хулгайчийг барьж цаазалсан тул Богд хааны зарилгаар Жанжин цолыг хурааж 3 жилийн цалин пүнлэг хасч улмаар хошуу захирагч хүү дээд долсны 3 жилийн пүнлэг хасч шийтгсэн байна.
Гэсэн ч удалгүй 1919 онд Жанжин цолыг нь эргүүлэн олгож улбар шар хүрэм Богд хаан онцгой гавья байгуулсан хүнд сойрхдог эрдмийн учир одонгоор шагнасан байна. Жэ Дамдан сүрнэн би хятад улаан Орос хоёроос Монголыг хамгаалж чадна гэж хэлж байжээ. Гэвч Манлайбаатарт тийм боломж олдоогүй нэ дэндүү харамсалтай юм. 1920 оны 9-р сарын 11-нд Дамдан сүрнэн хятадуудад баривчлагдаж хятадын шоронгийн хатуу чанга эрүүшүүлт хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдсон. 1921 оны 1-р сарын 27-ны өдөр би эдний дэргэд хэвтэйгээр өгөхгүй. Хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба төр улсын хэргийг амьд хүмүүн хөдлөгдөг аваас тогтсон суурь нь ам би хайргүй зүтгэж үхэж үрэгдэхстийн яс чумган дээр тогтдог. Хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг. Манлайбаатар хэмээх Жэ Дамдан сүрэн бол Монголын төлөө мятаршгүй тэмцэгч, няцшгүй зоригтон байжээ. Бидний үе удам залуус дүүнер эл хүмүүний амьдрал тэмцлийг үүрд санаж үлгэр дуурайлал болговол зохих билээ.